Дадал туушил тэгэл зан характер арга барил тэгэл хүнийх өөр байгаа шүү дээ. Харин Библиэлд болвол бүү хий гэж хэлсэн байх юм бол тэрийг хийхгүй байх хэрэгтэй. За Библиэлд биднийг хий гэж Бурхны үгээр дамжуулаад хэлсэн бол хийх хэрэгтэй. Энэ бол итгэлийн амьдрал, итгэгч хүний амьдрал. Тэгэхээр энэ эзний үгийг амьд ариун үнний үгийг сонсхийг анхааран сонсхийг хүсэж байна сүнсээр. За өнөөдөр бид нар Библийг бол хаяа унших хэрэгтэй. Цуг Библийн нээгээд уншихыг хүсэж байна. Өнөөдөр 1-р Коринт номын 10:20 14-өөс 22 хүртэл бид нар сая уншлаа. 1-р Коринт 10:22 14-өөс 22. За тэгээ хүн ба хурам шүтэн сэдвэр эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Бидний итгэдэг бурхан бол жинхэнэ бурхан. Аамен. За ертөнцид бол хурам шүтэн хүний гараар хийсэн бүтээлүүд маш их байдаг. Яагаад бурхан жинхэнэ бурхан юм бэ гэхээр тэр бол бүтээгч бурхан учраас. Бусад бурхад бол бүгд хүний гараар бүтээгдсэн хурам шүтэнүүд яагаад бүтээл учраас. Жинхэнэ бурхан гэдэг мэн мөнхөөс өмнө мөнхийн төгсгөл хүртэл байсан өөрөөрөө оршигч бүтээгч жинхэнэ бурхан. Цор ганц үнэн бурхан. За би энэ орчуулга хийж байгаа юм. За тэгэхээр энэ орчуулгаар дамжуулаад номлол хийж байна гэдэг нь Иммануэль чуулганаас өөр газар байхгүй гэдэгт итгэж байна. Байгаа. Солонгостой олон газар байгаа. Гэхдээ энэ Орос орчуулга бол сайн байна. Англи дээр, Орос дээр. Тэгээд пасторын хувьд Орос хэл мэдэхгүй ч та яаж ингэж мэдэж байна гэж магадгүй. За тэгээд би болохоор үнэхээр сайн байна уу, үгүй байна уу бол энэ тэндгүү хатгаж үзсэн орчуулагч нарыг 5-6 жил бэлтгэгдэж байна шүү дээ. Тэгээд энэ Оросоор сонсож байгаа хүмүүсээс асуухад бол сайн орчуулж байна гэж хэлсэн. Үнэхээр талархъя. За өнөөдөр бүр онцгой орчуулга сайн хэрэгтэй. За ингэж асуух боломжтой. Пастор бидний итгэдэг бурхан жинхэнэ бурхан гэд байх юм. За мусульм хүмүүс ч гэсэн тэд нар бол өөрсдийнхөө бурханы жинхэнэ бурхан гэдэг. За шарын шашин ч гэсэн өөрсдийнхөө бурханы жинхэнэ бурхан гэдэг. За тэгэхээр ертөнцөөр тойроод явах юм бол өөрсдийн хүн болгоны итгэдэг бурхан олон янзын бурхтууд байна. Тэгэхээр бидний итгэдэг бурхан яагаад жинхэнэ бурхан юм бэ гэхээр энийг бол бид нар мэдэх хэрэгтэй. Зарим хүмүүс энийг асууна. Миний итгэдэг бурхан, чиний итгэдэг бурхан хоёрын ялгаа юу вэ гэж асуухад хариулж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол бурханыг сайн тодорхой мэдэхгүй хүмүүс тийм байхаа гэд. За тэгээ пастор дээр ирээд асуулт тавиад байдаг хүмүүс маш их байдаг. Би өнөөдөр та бүгдээс асууя. Та нарын итгэдэг бурхан жинхэнэ бурханд итгэдэг шүү дээ. Аамен. Тэр бол жинхэнэ бурхан мөн үү биш үү гэдгийг яаж мэдэх вэ? Энийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр бид нар хинч биднээс жинхэнэ бурхан гэж хин юм бэ гэхэд Христ итгэдэг та бид бүгд хариулж чаддаг байх хэрэгтэй. За Америкт манай нэг итгэгч байсан. За манай чуулганд 10 жил явж бол итгэлийн амьдралаар хамт амьдарч байсан. За тэгээд түүний эрэгтэй нөхөр нь бол тэр муслим шашинтай байж байгаа тэрнтэй хорим хийгээс хүмүүс явсан, чуулганаас явсан. Тэгээд хэдэн жилийн дараа би тэр эмэгтэйг хайж очсон. Үйлчлэгчээ та яагаад энд ингэж байж байна гэж асуусан. Сүм чуулганд ирэх хэрэгтэй юм биш үү гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй ингэж хэлсэн. За миний нөхрийн тэр муслимд би очиж үзсэн, тэнд очисон мөн л адилхан. За би ч гэсэн бас бурханд итгэдэг, тэд нар ч гэсэн бурханд итгэдэг ялгаа нь юу байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр та бүгдийг маш сайн анхааран ойлгохыг хүсэж байна. Миний итгэдэг бурхан жинхэнэ бурхан гэдгийг бид нар яаж мэдэх вэ гэхээр мэдэж итгэх вэ гэхээр
ертөнцид бол энэ гараар бүтээгдсэн хуурам шүтэнд маш их байна. Харин бидний итгэдэг бурхан жинхэнэ бурхан гэдгийг бид нар яаж мэдэх юм бэ? Цор ганц хүүгэн Есүс Христийг бидэнд илгээсэн тэр бурханд итгэх хэрэгтэй. Амен. Та бүгдийн үнэхэр жинхэнэ бурхан гэдгийг та нар яаж мэдэж байна? Цорын ганц үнэн Есүс Христийг илгээсэн бурхан. Амен. Амен. Хариулаач та бүгд. Есүс Христийг энэ газар дээр илгээсэн тэр бурханд бид нар итгэж байна. Амен. Амен. Бурхан болон бидний хооронд Есүс Христтэй зуучлагч байхгүй бол тэр бурхан бол бурхан биш ээ. Тэр бол жинхэнэ бурхан биш. Бидний итгэдэг бурхан бол өөрөөрөө орших цор ганц үнэн бурхан, бүтээгч бурхан. Цор ганц үнэн Есүс Христийг энд илгээсэн бурхан бол жинхэнэ бурхан. Амен. 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 Халелуя. Бид нар бол энийг хизээч толгоондоо суулгах хэрэгтэй. Мартаж болохгүй. Тэгэхээр хэн нэгэн хүн биднээс ирээд чиний жинхэнэ бурхан чи хэн юм бэ гэж асуухад хариулж чаддаг байх хэрэгтэй. Чиний итгэдэг бурхан чи жинхэнэ бурхан юм уу гэж асуухад тийм ээ жинхэнэ бурхан. Яаж жинхэнэ бурхан байж болох вэ гэж асуухад юу гэж хариулах вэ гэхээр тэр бол бүтээгч бурхан, өөрөөрөө оршигч бурхан. Цор ганц хүү Есүс Христтэй ертөнцид илгээсэн тэр бол жинхэнэ бурхан. Амен. Энд бол бид нар итгэх хэрэгтэй. Итгэж байна. Амен. Хэрвээ бид нар энийг мэдэхгүй байх юм бол итгэхгүй байх юм бол буруу. Бид нар итгэж байгаа тэр жинхэнэ бурхандаа үйлчилж бурханд итгэнэ гэдэг нь энэ бол итгэлийн амьдрал. Бид нар бурхныг аваа гэж дууддаг. Израилийн ард түмэн Израильчууд бурхныг аваа гэж дуудах ирэх байхгүй, боломжч байхгүй. Хуучин гэрээн дээр ч гэсэн тэд нар бол Йохва гэж дуудсанаас биш Есүс гэж бол дуудаагүй. Тэр цаг үед бол Есүс ирээгүй учраас хуучин гэрээний 39 тэр номон дээр бол Йохва гэж бичигдсэн байдаг. Шинэ гэрээн дээр Есүс ирснээр Есүс гэж дуудагдсан. Ягаад Йохва, ягаад Есүс гэдээ байгаа юм бэ гэхээр Йохва гэж дуудаж байгаа тэр хүмүүс Тэнгэр элчээр дамжуулаад Йохвагийн нэрийг өгсөн учраас бол харин Есүсээр дамжуулаад Бурхныг Есүсийн дотор байгаа та бид бүгд Бурхны хүүхдүүд. Тэгэхээр энэ дээр боол болон Бурхны хүүхэд хоёр бол маш их ялгаатай. Тэгэхээр та бид бүгд энэ цаг шинэ гэрээний үед Йохва гэж дуудаж болохгүй. Харин бид нар Есүсийн нэрээр амен гэж дуудах хэрэгтэй. Та бид бүгд Бурхны хүүхдүүд итгэж байл амен гэж хэлэхгүй юу? Амен. Бид нар Бурхныг аваа гэж дуудаж байгаа энэ амьдрал бол сүнслэг амьдрал бөгөөд итгэл. За энэ махбодтой та бид бүгдийн хувьд бол эцэг их үр хүүхдүүд гэж байна. Бид нар Бурхан болох боломжгүй. Бид нар харин Бурхны хүүхдүүд шиг хийж үйлдэж ярих хэрэгтэй. Бурхны хүү шиг октооч шиг бид нар хийж үйлдэх хэрэгтэй. Бид нар Израилийн ард түмэн шиг Бурхны боол биш. Бид нар Есүс Христээр дамжуулаад дахин төрсөн учраас сүнсээр Бурхны хүүхдүүд. Тэгэхээр бид нар Бурхны хүүхдүүд шиг амьдрах хэрэгтэй, хийж үйлдэх хэрэгтэй. Үнэхээр Бурхны хүүхд шиг хийж үйлдэн амьдрах хэрэгтэй. Даруу ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэгэхээр бидний амьдрал дотор хоёр зүйл байна. Нэг нь болохоор ёс суртахууны амьдрал, нэг нь сүнслэг амьдрал. Энийг бид нар ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй. Бид нар ёс суртахууны амьдралаар амьдарч байгаа ч гэсэн сүнслэг амьдралаар амьдарч байна. Тэгэхээр энэ ёс суртахууны амьдрал гэдэг нь Бурхан байхгүй байсан ч гэсэн амьдрах боломжтой. Энэ бол итгэлгүй хүмүүс ч гэсэн ёс суртахууны амьдралаар амьдардаг. Ёс суртахууны амьдралаар бид нар сайн амьдрах хэрэгтэй.
За тэгэхээр энэ ертөнцид байгаа та бид бүгд итгэлийн амьдралаар амьдрахдаа ёс суртахууны амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэгэхээр хүн гэдэг мэн өөрийн гэсэн зан характертай учраас хүн болгон бол ёс суртахууны дотор амьдрч мэднэ шүү дээ. Гэхдээ энэ ёс суртахууны амьдрал гэдэг мэн итгэлгүй хүн ч гэсэн амьдрна. За энэ өшөө нэг зүйл нь бол итгэлийн амьдрал, сүнслэг амьдрал. Энэ сүнслэг амьдрал гэдэг мэн Бурхныг үгүйсэх юм бол сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй. Тэгэхээр би сүнс байхгүй гэж сүнсийг үгүйсгэж байгаа нэгэн бол сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй. За өнөөдөр та бүгдийг нүдээ нээгээ сонсохыг хүсэж байна. Энэ бол маш их чухал үг байна. За тэгээд энэ сүнслэг амьдралын талаар ярих гэхээр хүмүүс аль хэзээ нойрмоглоод байдаг. Яагаад? Чөөтөг рүү нойрыг хүргэж байна шүү дээ. Муу сүнснүүд энэ амийн үг, үнний үгийг чих рүү ороход саад болж хүнд энэ нойрмгийн сүнсийг өгч байна шүү дээ. Тэгэхээр та бүгд нүдээ нээ үгийг сонсохыг хүсэж байна. Дагаад хэлэхгүй миний сүнсээ. Миний сүнсээ сэргэг бай. Амен. Миний сүнсээ сэргэг бай. 2 удаа хэлье. Миний сүнсээ сэргэг бай. Миний сүнсээ сэргэг бай. Амен. Амен. Сэргэг бай гэхээр нүдээ нээгээд хараач. Халелуя. Бидний энэ сүнслэг амьдрал гэдэг маань Бурхныг хүндлэн, Бурханд найдан, Бурхантай амьдран харилцааг хэлж байна. Сүнслэг амьдрал гэдэг маань Бурхантай харилцааг хэлж байна. Бид нар Есүс Христээр дамжуулаад Бурхны хүүхдүүд болсон. Есүс Христ бидний гим нүглийн төлөө загалмай дээр товлогдсон нас болсон. Тэр бидний там руу явах тэр үхлээс, муу сүнснээс бид нарыг бол аварсан, хамгаалсан, цорын ганц хүүгээрээ дамжуулаад загалмай дээр урсан түүний цус амиар бидний гим нүглийг төлөөс болж биднийг бол Бурхантай энэ сүнслэг харилцаатай болгож өгсөн тэр нэгэн бол Есүс. Энэ завхрал гэж юу вэ? Муу сүнсэн дотор хуурдахыг хэлж байна. Завхрал гэж юу вэ? Диавол дотор байгаа хүмүүс бол бүгд завхрал. Тэгэхээр Бурхныг мэдгүй диавол дотор амьдарч байгаа хүмүүс энэ бүгд завхарсан хүмүүс. Тэгэхээр бид нар энэ муу сүнс жигтгэрүүд дотор бол байж болохгүй. Муу сүнсний хүссэн газар руу явна гэдэг маань энэ завхрал. Муу сүнс гэдэг маань хэн бэ? Тэр диавол бол хулгай хийж худлаа хийж алхаар ирсэн бөгөөд тэр Бурхны бүтээлүүдэд дотроос Бурхныг эсэргүүцсэн тэр нэгэн. Бурхныг эсэргүүцснээр завхарсан, унсан. Гэхдээ тэр завхарсан диавол дотор хууртаад түүний замын дагуу явж байгаа хүмүүс бүгд завхарч байна шүү дээ. Хүн төрлөختөн болоод. Тэгээд тэр завхарсан нэгэн болвол диавол. Диаволыг дагаж явж байгаа тэр нэгэн ч гэсэн завхарсан нэгэн. Тэгэхээр хүн диаволыг дагаж явах юм бол мөн завхарч байна шүү дээ. Тэгэхээр бид нарыг энэ диавол дотор, муу сүнсэн дотор, үхэл дотор амьдарч байхад Есүс Христ өөрийнхөө цусаар биднийг аварсан шүү дээ. Бүтээгч Бурхан, хязгааргүй оршигч Бурханы тушаал, дуулуурыг сонсон бид нар өөрийнхөө сүнсийг сайн хамгаалan амьдрах хэрэгтэй. Яагаад бид нарыг гим нүглээс аварсан учраас. Бид нар итгэлийн амьдралаар ч гэсэн маш сайн амьдрах хэрэгтэй. Ёс суртахууны хувьд ч гэсэн бид нар сайн амьдрах хэрэгтэй. Тэгжээж Бурхан болоод Бурханыг баяр хөөртэй байлгаж бид нар сүнслэг амьдралыг харж тэр мөнх амь руу амийг авснараа бид нар
мөнхийн улс руу явна. Харин ёс суртахууны үед бид нар энэ ертөнцийн дээр бас мөн цэвэр ариун сайн сайхан амьдрах хэрэгтэй. Маш олон хүмүүс биднийг харахтаа Есүс Христэд итгэдэг хүмүүс өөр юм аа гэж хэлэгдэх хэрэгтэй шүү дээ. Есүсийг дагаж өмсөн итгэгч нар байхыг хүсэж байна. Тэгэхээр энэ итгэгч хүмүүсийн амьдрал гэдэг мэн сүнслэг ертөнц болон ёс суртахууны үед бид нар сайн хоорондоо зохицолдон энэ ертөнц дээр амьдрах хэрэгтэй. 두 가지의 문제가 있는데 하나는 뭐냐면 사람의 인격을 뭘로 더럽히느냐 하는 거죠. За тэгэхээр энэ дэр хоёр зүйл байна. Хүний зан характерыг юугаар бохирлох вэ гэхээр 우리의 영혼이 무엇 때문에 더럽혀지는가? за бидний сүнс юунаас болж бохир болж байна? Зан характер юунаас болж бохир болж байна? Гэсэн юм хоёр асуулт гарч ирж байна. 첫째 우리의 인격이 Нэгт нь бидний зан характер бохир зааван болж байгаа шалтгаан юу вэ гэхээр Есүс ингэж хэлсэн. 사람이 입으로 들어가는 Хүний 것이 아니고 ам руу орж байгаа зүйл хүнийг бохирлох биш, харин хүний амнаас гарсан зүйл хүнийг бохирлно гэж хэлсэн. 사람의 인격을 더럽히는 것이 있습니다. За тэгэхээр хүний зан характерыг бохирлж байгаа зүйл байна. Шунал. 그다음에 명예욕입니다. За тэгээд нэр хүнд, 욕심입니다. тачаал, хүсэл, махбодын. 욕심이 인간적 죄를 낳는다고 했어요. За тэгэхээр махбодын шунал нь болохоор гим нүгэлмийн хариулт нь бол үхэл гэж хэлсэн. 사람에게서 나오는 것은 Хүнээс гарч байгаа зүйлүүд гэдэг мэн шунал, хүсэл, махбодын хүсэл маш их байдаг. 그걸로 인해서 우리 인격이 뭐가 된다? Тэрнээс болоод бидний энэ зан характер болоод бохирддог байна. Тэгэхээр бид нар Христэд итгэдэг та бид бүгд тийм амьдралаар амьдрч болохгүй. Бид нар бол бусдад өгч бусдыг дүүргэж маш их дэндүү тэгж бүх зүйл шунж тэгж хүсэл тэмүүлэл тэгж махбодын хүслийн дагуу амьдрч болохгүй. 성도들 몇 분을 데리고 우리 안산에 가면서 За би өнгөрсөн хугацаанд Ансанд очсон. Ансанд Оросууд дээр тэгээд ингэж хэлсэн удаа би 여러분들 지금 다 러시아에서 왔죠. та бүгд Оросын олон газараас ирсэн байгаа. 러시아의 문호였던 톨스토이를 굉장히 좋아합니다. За тэгээ миний хувьд пасторын хувьд бол Толстой Оросын тэр зохиолч Толстой тэр бичсэн номнууд маш их байдаг. 전쟁과 평화도 있고 Дайн болон амар тайван 부활도 있고 тэгээ дахин төрөлт бүтэн сайн өдрийн. 저는 중학교 2학년 때 읽었던 책이 있습니다. За миний хувьд болохоор 7 8 дугаар ангид байхдаа тэр Толстой номоос уншижсэн ном байгаа. 톨스토이의 동화책이 있습니다. За Толстой 거기서 бичсэн ном. 나오는 주인공의 농부가 있습니다. За тэнд бол нэг газарчин 그 농부의 얘기를 тариачин байсан. 지난번에 해줬어요. За тэгээ би тэр номыг уншаад тэр ном дээр гарсан 다할수 없습니다. тэр хүний талаар бол би өнгөрсөн удаа бол ярьсан байгаа. Тэр хүний талаар одоо бол ярих боломжгүй. 너무나도 욕심을 부리다 죽었다. За тэгээ сүүлдээ тэр тариачин бол нэлээд шунж байгаа сүүлдээ бол амиа алдсан байна. Үгсэн байна. Унсан ном дээр нь тэгж гарсан гэж хэлж байна. Тэгэхээр бидний хувьд бол маш олон зүйл махбодын хүслийн дагуу бол шунаад байж болохгүй. Шуналтай байх юм бол гим нүглийг үлдэж гим нүглийн хариулт нь үхэл гэж хэлсэн шүү дээ. 욕심이나 탐심이나 모든 것이 Шунал хүсэл тачаал гэдэг мэн байгаа зүйлийг байхгүй зүйлээ төлөө шунж хүсч бол болохгүй. Тэгэх юм бол энэ хүний зан характерыг бол бохирлно. 그러면 두 번째는 За хоёрт нь бидний сүнсийг бохирлж байгаа зүйл юу вэ гэхээр 우리의 우상 хоором шүтэнүүд. 다시 말씀드릴게요. Дахиад хэлье. 우리의 인격을 더럽히는 것은 Бидний зан характерыг бохилж байгаа зүйл гэдэг нь махбодын шунал хүслээс болж гим хийж гиммэн үхлийг дагуулна. Тэгэхээр хүний сүнсийг бохирлж байгаа хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр хурам шүтэн дахих. 구속받은 영혼들 За бидний хувьд бол аврал авсан дахин төрсөн сүнснүүд бид нар Есүс Христэд итгэснээр аврал авсан хүмүүс сүнсээрээ дахин төрсөн. Есүс Христэд бид нар итгэж аврал авсан бол миний сүнс цэвэр байж итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Ариун цэвэр болсон. Ариун болсон. 계속해서 깨끗해져야 되잖아요. Тэгэхээр энэ ариун цэвэр болсон энэ сүнс үргэлжлүүлээд цэвэр ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Харин бид нар Есүс Христэд итгэснээр өөрчлөгдсөн.
영속 변화가 일어나야 돼. Тэгэхээр энд бол байнгын үнэхээр үргэлжлэх хэрэгтэй. 교회 가면 이런 말을 합니다. Зарим сүм чуулганд очиход ингэж яриад байдаг. 우리는 한번 변하니까 Бид нар 이제는 잘할 필요도 없고 막 살아도 된다. Бид нар нэг удаа ингэж өөрчлөгдсөн юм чи ерөөсөө тэгэл тэр чигээрээ амьдрахад бол гэм нүгэл хийсэн ч хамаагүй гэж ингэж буруу яриад байдаг. Тэр бол буруу урсгал. Бид нар Есүс Христээр дамжуулаад өөрчлөгдсөн бидний сүнс бол байнга үргэлж өөрчлөгдөн шинжлэгдэн амьдрах хэрэгтэй өссөн. Аамен, аамен, аамен. 언제까지? Хизээ хүртэл эзний өмнө очих хүртэл байнга өөрчлөгдөн өсөх хэрэгтэй сүнсээрээ. 오늘이 Өчигдрөөс 오늘 그다음에 өнөөдрөөс маргааш 점점 우리의 багаар бидний амьдрал ариун байж 깨끗해야 됩니다. цэвэрхэн амьдрах хэрэгтэй. 그런데 깨끗해진 그 Цэвэр ариун амьдралаар 이유가 뭐냐는 거죠. амьдарч байгаа тэр сүнсийг бохир заван болгож байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хуурамч шүтээнүүд. 이 우상숭배하는 Энэ хуурамч шүтээнүүдийг хийснээрээ бид нар миний сүнс бохир заван болно гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. 어떤 사람은 알고도 죄를 짓는다. Зарим хүмүүс мэдсэн хэрнээсээ гэм нүгэл хийгээд байдаг. 어떤 사람은 몰라서 죄를 Зарим хүмүүс мэдэхгүй хэрнээсээ гэм нүгэл хийгээд байдаг. 몰라서 지었다 또 알고 Мэдж хийн үү, мэдэхгүй хийн үү энэ бол бүгд л гэм нүгэл. 내 영혼은 더럽혀지는 거예요. Миний сүнс бохирулж байна. 우리는 이 말씀을 잘 듣고 내 영혼을 계속해서 깨끗하게 Тэгэхээр бид нэр энэ үгийг сайн сонсоод миний сүнсийг ариун байлгахын тулд энэ үгийг анхааран сонсохыг хүсэж байна. 제가 이 목회 칼럼을 그저께부터 계속 배우다가 이제 다 작성해가지고 이제 다 다시 하게 됐고 За 5 дахь өдөр би энэ материалыг бичээд Наташад илгээсэн байгаа. 그다음에 마리나 우리 За Марина миний бол ингэж хуулж ирсэн бай. 여러분들 다음 주에 추석입니다. 우리나라. Дараачийн 9 сарын 9 бол энэ Солонгост ургацын баяр байгаа. 이번 추석이라는 명절이 있고 За Солонгост болохоор ургацын баяр болон шинэ он цагаан сар гэсэн хоёр ийм том баяр байдаг. За тэгээд энэ хүмүүс гэр бүлийнхэн энэ хоёр том баяраараа бүгд цугларч уулздаг. 가족들이 모여서 뭘 하는지 За тэгэхээр энэ гэр бүлийнхэн уулзаад юу хийдэг юм бэ гэхээр 제사를 드립니다. за тэр өнгөрсөн эцэг өвгдөх тэр 그게 잘못됐다는 거예요. хүмүүст бол ширээ засдаг, хоол хийгээд бүгдөө хувааж идээд байдаг. 그러나 믿는 자가 예수 Итгэдэг хүмүүс ингэж хийдэг. Харин Христэд итгэдэг та бүгд Есүс Христээр дамжуулаад миний сүнс ариун болсон та бид бүгд 내가 제사를 지냄으로 말미암아 би энэ дахил хуурамч шүтэн шүтснээр миний сүнс бохир болно гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. 조상을 섬긴다는 이유로 Тэгэхээр өвөө эмээгээ ээж аавынхаа тэр өнгөрсөн 지난주에 목사님을 사랑하는 тэр өдрийг болов хийгээд байдаг. За миний хувьд өнгөрсөн 7 хоног сайн мэддэг мишонерис маань нас орсон мөнхийн улс руу явсан байгаа. За тэгээ би тэр ажил явдал дээр нь очисон. За тэгээ тэр мөнхийн улс руу явсан хүн бол авралын зар тарагт мишонерис байсан. 남편도 장로님입니다. За түүний нөхөр нь бол ахлагч. 그다음에 자녀들도 다 목사. Тэгээд тэр хүүхдүүд нь бол бүгд пастор, удирдагч, ахлагч нар. 그 위해서 Харин тэнд 예식을 치르는 болвол тэр ажил явдлыг хийж байгааг би харсан. Миний сэтгэд бол нэлээн өвдлөө. 내가 어떤 그 자녀 큰 자녀의 부인을 보고 이렇게 얘기했습니다. За тэгээ би тэр том хүүгийнх нь гэр бүлийн хүнд ингэж хэлсэн. 민소치는 안 돼, 나는 안 들어간다. 그랬어요. За тэнд болохоор ширээ засаа тавьдсан байна. Тэр зургийн өмнө би бол тийш орохгүй гэж хэлсэн. За гэж хэлсэн ойлголоо. 교인들이더라고요. За тэгээ тэнд очисон хүмүүс бүгд бол сүм чуулганд явдаг итгэгч нар байсан. 선교사하고 남편은 난 장로니까 За тэгээд даврлын зар тарагч ихнэр нь нас барахад тэр үйлчлэгч нөхөр, ахлагч нөхөр болон түүний хүүхдүүд бүгд бол таньдаг хүмүүс нь Христэд итгэдэг хүмүүс ирсэн. 하나 보고 За тэгээд нэг зураг нас барсан хүний зургийг тэнд тавьдсан байсан. Тэгээд тэнд байгаа хүмүүс бүгд тэр зургийн өмнө очиод бүгд бүхийгээд ингээд ёслоод байсан, мөргөөд байсан. 성경에 뭐라고 얘기해요? Тэгээд Библиэлд юу гэж хэлж байна вэ гэхээр 죽은 자를 위해서 өгсөн хүний төлөө юу ч битгий хий гэж Библиэд хэлсэн шүү дээ. 내가 성경이 나중에 찾아보니까 Би энэ Библиэлдээс та бүгдэд хайж өгч байгаа дараа нь уншиж өгнө. 몰랐어 못 지키는 사람 있고 알고도 그냥 무시해버리는 Тэгэхээр энийг мэдээд хийж байгаа ч хүн байна, мэдэхгүй ч хийж байгаа хүн байна шүү дээ. Есть те, которые знают, но все равно пренебрегают своим познанием. 그
Тэгэхээр энэ хуурам шүтэн шүтэн гэдэг маань ямар том гэм нүгэл вэ гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. За өнөөдөр гитлэл номын 23-аас 6 хүртэл бүгдээрээ хайж уншицгаая. За миний энэ өгч байгаа ишлүүдийг та бүгдийг хэмжээлж авахыг хүсэж байна. Гитлэл номын 23-аас 6. Чи надаас өөр бурхантай миний өмнө байж болохгүй. Өөртөө зориулсан шүтэн бас дээр тэнгэрт доор газар дах газрын доор усан дах ямар ч дүрсийг бүүхий тэдэнд чи бүү мөрөг бүү үйлчил учир нь чиний бурхан эзэн хартай бурхан бөгөөд чамайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцгийн шийтгэлийг 3-4 дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл би буулгана. Харин намайг хайрлаж миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр инэрлээ үзүүлнэ. Амен. Тэгэхээр энэ дахил хуурам шүтэн шүтэн гэдэг маань юу юм бэ? Тэгэхээр энэ дахил хуурам шүтэн гэдэг маань юу ч биш гэдгийг хэлж байна шүү дээ. Тэгэд ярьж чадахгүй нүд хамар амгүй сонсож чадахгүй тэр хэмээн шүтэний өмнө очоод яриад миний зүрх сэтгэлийг тэнд өгөөл байна гэдэг маань энэ байдал бол аль хэзээний миний сүнсийг бохир болгож байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ үгийг харах юм бол надаас өөр бурхантай байх юм бол тэгэд энэ дэр юу гэж байна гэхээр 3-4 дэх үеийн хүүхдүүдэд хүртэл болвол энэ хараалыг буулгана гэж хэлж байна шүү дээ. Хуурам шүтэн шүтэх юм бол тэгэхээр энэ 100 жилийн дотор миний үр хүүхдүүд 3-4 дэх үедээ тэгж юм буруу бурхны хараал дотор амьдрах нь шүү дээ. Бурханд үйлчилж байгаа тэр нэгэн хүнд бол юу гэж байна гэхээр бурханд итгэн бурханд үйлчилж байгаа хүнд бол мянган үед нь хүртэл өрөөлийг өгнө гэж хэлж байна. Тэгэхээр тэр хэл усгүй нүд хамар амгүй сонсохгүй амьгүй тэр хуурам шүтэний өмнө очиод яриад юм өргөөл тэл өөрийнхөө бодол санааг тэнд илэрхийлээл байна гэдэг маань энэ өөрийнхөө зан сүнсийг бохирлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хуурам шүтэн шүтнэ гэдэг нь би өөрийнхөө сүнсийг бохир болгож байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол ёс суртахууны хувьд адаа гарах юм бол бурхны өмнө бол гимшээд бурхны өмнө уушлагдсан. За миний хувьд бол шуналтай хүсэлтэй байгаад буруу алдаа гарах юм бол энэ бурхны өмнө гимшгэд бурхнаас уучлалыг хүлээн авч болно. Харин хуурам шүтэн шүтэх юм бол бидний энэ сүнсээ бохир болох юм бол энэ хизээч үгүй болохгүй. Бурхны хараал ирнэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Бурхны хараал дотор бид нар амьдрах нь шүү дээ. Тэгэхээр энэ хідэн үедээ хүртэл очино гэнэ үү? Тэгэхээр 3-4 дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл би буулгана гэж хэлсэн 100 жил дотор. Тэгэхээр та нар хүүхдүүдтэй хайртай биз дээ. Итгэлийн амьдрал гэдэг нь би бол миний үр удам. Тэгэхээр би энэ үр хүүхдүүдтэй хайртай, үр удамтай хайртай бол би ерөөс энэ хуурам шүтэн шүтэж бүү болохгүй, дахил өргөж болохгүй, арц хүүж асааж болохгүй. Тэгэл энэ нас барсан хүний өмнө очоод, зургийн өмнө очоод ёслоо залбираал энэ төр байж болохгүй. За пасторын хувьд миний хувьд бол Америкт болон Солонгост энэ нас барсан хүний үйл явдлыг хийхдээ би зөвхөн хүндэтгэл мөргөл бурханд өргөдөг. Тэгээд тэр үлдсэн гэр бүлийн хүмүүст нь бид нар бол сэтгэлийн дэм өгсөн үгийг хэлээд тэгээд явдаг. Гэтэл тэнд өгсөн хүний шарил бид нартай ярихгүй шүү дээ. Бидний сүнс энэ махбодоос явах юм бол махбод бол юу ч биш шүү дээ. Шороор гоё. Махбод шороонц бүтээгдсэн учраас шороор явна. Харин миний сүнс бол эзний өвөрт очино. Аль эсвэл Христэд итгэдэг хүн бол там руу явна. Тэгэхээр бид бүгд энэ ертөнцөөс явсан эцэг ихээ бодохгүй байх хэдэн шалтгаан байна. Бид нар энэ газар дээр амьдарч байхдаа эцэг ихээ амьд байхад эцэг ихтэй хайрлан үнэхээр сайн үйлчлэх хэрэгтэй. Тэгэхээр эцэг их үр хүүхдүүдийн харилцаа гэдэг нь зөвхөн энэ ертөнцид амьдрахад махбодын дотор амьдрахад л энэ болгон харилцаа хамаатай боловч
Тэгээ миний эхнэр нөхөрч гэсэн энэ газар дээр амьдрахад л бид нар хоорондоо холбоотой боловч хэрвээ энэ мах одоос явах юм болвол хичнээн би нөхөртэй эхнэртэй хайртай өр хүүхдүүдтэй хайртай байсан ч гэсэн энэ ертөнцөөс бидний сүнс явж явах юм бол мөнхийн улсад очих юм бол бүгд нэг зиданд очих нь шүү дээ. Тэгэхээр бид нар мөнхийн улсад очих юм бол тэнгэр ичлэлтэй адилхан болно гэж хэлсэн. Тэнд бол эрэгтэй эмэгтэй хүн гэж бол байхгүй. За хэрвээ бидний ээж Есүс Христэд итгэж байгаа нас орсон бол бид нар мөнхийн улсад очиод ээжтэйгээ уулзах боломжтой. Ээж аавтайгаа уулзах боломжтой. Гэхдээ энэ газар дээр харилцаж байсан миний ээж аавын харилцаа тэр хайрлаж байсан тэр харилцаагаар бол мөнхийн улсад очиод миний ээж ааваа гэд уулзах юм биш. Бид нэр ямар нөхцөл байдалд уулзах вэ гэхээр Есүс Христийн дотор бүгд адилхан тэнгэр элчиг болно гэж Библи бидэнд хэлсэн. Тэр энэ газар дээр байсан тэр эцгийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа болоод зөвхөн махбодод дотроо л хамаатай болохоос шинэ махбодоос сүнс маань явах юм бол Есүсийн өмнө бид нар очих юм бол Есүс миний нөхөр болж би Есүсийн сүт бүсгүй болно. Та бүгд харахыг хүсэж байна. За эхнэр нөхөр хоёр мөнхийн улсад уулзлаа гэж бодъё. За энэ ертөнцтэй харилцаатай байсан эхнэр нөхөр хоёр мөнхийн улсад очиод уулзъя гэж бодъё. Тэгэхээр энэ газар дээр тэр хэрэлдэж муудалж байсан эхнэр нөхөр хоёр мөнхийн улсад очиод уулзах юм бол тэнд бас хэрэлдээл шүү дээ. Чи энэ ертөнцид байхад чи надад яаж хийж байлаа гэдэг мөнхийн улсад очиод хоорондоо хэрэлдээд байх юм биш үү? Хүүхдүүд ч гэсэн мөн адилхан. Аава та надад юу хийсэн, хийж өгсөн ингээл ярих юм бол яах юм бол чинь? Тэгэхээр тийм биш ээ. Аав хүү эхнэр нөхрийн харилцаагүй болно. Тэгэхээр энэ газараас бидний сүнс явах юм бол мөнхийн улсад очих юм бол тэнгэр элчтэй адилхан болно. За тэгэхээр бид нар энэ нас орсон эцэг эхийнхээ өмнө эдээ будаа засаа дахил өргөд байх биш. Тэгэхээр амьд байхад энэ махбодтой амьд байгаа эцэг эхийгээ та бүгд үнэхээр хайрлах хэрэгтэй бөгөөд бүх эцэг их үр хүүхдүүдийн минь харилцан зөвхөн энэ газарт байхдаа махбодтой байхдаа л хамаатай. Миний нөхөр, миний эхнэр, миний үр хүүхдүүд, миний ээж аав энэ газарт байхдаа сайн хайрлан хүндэлж харин энэ газараас бүгдөө махбодоос бидний сүнс явах юм бол эзний өвөрт бид нар очин шүү дээ. Амен. Тэгэхээр эзний өвөр шиг тэр гайхамшигтай эрүүлтэй газар гэж хаана байх юм байхгүй шүү дээ. Амен. Тэгэхээр бид нар яах вэ? Юу хийх вэ гэхээр бид нар энэ газар дээр олон сүнснүүдийн авралын төлөө явах хэрэгтэй. Итгэхгүй байгаа эцэг их, итгэхгүй байгаа нөхөр эхнэр сайн мэдээ тарах хэрэгтэй. Сайн мэдээ тараагаад эзэн Есүс Христэд итгэн Бурхны хүүхэд болоод мөнхийн улс руу явахын төлөө. Тэгэхээр энэ ертөнцөөс явж байгаа тэр хүмүүсийн сүнс там руу биш мөнхийн улс руу эзэн Есүс Христийн Бурхны өвөрт очихын төлөө сайн мэдээ тарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ингэж амьдрахын тулд итгэлийн амьдралаар яаж цэвэрхэн амьдрах вэ гэхээр энэ итгэлийн амьдралаар цэвэрхэн амьдарч байгаа бид бүгдийг хараад бол Бурхан баярлна шүү дээ. Тэгэхээр Илч Паул хэлсэн үгэндээ 1-р Коринт 10:14-15 дээр бол хэлж байна шүү дээ. Тиймээс хайртууд минь шүтэн шүтлгээс зайл ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлий хэлснийг минь та нар шүүцгээ. Амен. 1-р Коринт 10:14-15. Тэгэхээр энэ 14-ийг харах юм бол тийм хайртууд минь шүтэн шүтлгээс зайл. Амен. Тэгээд 15 16 гэдээ доош унших юм бол тэгэхээр энэ дахил өргөнө гэдэг маань чөтгөрүүдэд өргөж байна гэж хэлж байна. За Эзекиэл намын 14-ийн 3-ыг харъя. Хүний хүү энэ хүмүүс зүрхэндээ шүтэнүүдээ залснараа хилэнцгийхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атлаа би ер нь тэднэр асуугдах ёстой гэж юу? Эзекиэл 14:3. Хүний хүү энэ хүмүүс зүрхэндээ шүтэнүүдээ залснараа хилэнцгийхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал би ер нь тэднэр асуугдах ёстой гэж юу?
우상 숭배하는 사람을 Тэгэхээр энэ 용납하지 хуурам 않는다는 шүтэн шүтэж байгаа хүмүүсийг хэлж байна шүү дээ. 우상 숭배하는 자는 용서하지 않겠다는 겁니다. Хуурам шүтэн шүтэж байгаа хүмүүсийг бол уушлах боломжгүй. 우리 되게 조심해야 Тэгэхээр бид нар 돼요. бол маш болгоомжтой байх хэрэгтэй. 여기에 보면은 Тэгэхээр энийг харах юм бол 그 위정자, 정치하는 사람들이나 за тэнд бол удирдах байгаа хүмүүс, мөнгөтэй хүмүүс, нэр хүндтэй хүмүүс энэ дотор болоод байгаа тэр хуурам шүтэн юу гэхээр нэр хүнд. богатых людей, они тоже в сердца свои допускают идолов. 어떤 사람은 명예가 자기 우상이 됐어요. За зарим хүмүүс бол тэр нэр хүнд нь бол тэр хүний өөрийнх нь шүтлэг болчихсон байна. 어떤 사람은 Становится идолом. Зарим хүмүүс болохоор тэр мөнгө төгрөг өөрийнх нь шүтэн болчихсон байна. 어떤 사람은 지식이 명예가 되고 Зарим хүмүүсийн мэдлэг бол түүний шүтэн болчихсон байна. Хуурам шүтэн. Постоянно учится. 내 마음에 우상이 뭐가라는 생각이 Миний зүрх сэтгэл дотор байгаа тэр хуурам шүтэнүүд юу байна вэ гэдгийг та бүгдийг дахин бодохыг хүсэж байна. Бурханаас илүү өөр зүйлийг хайрлна гэдэг маань энэ бол хуурам шүтэн. 여러분들 요번에 오늘 가서 그 톨스토이의 동화집에 나오는 어떤 농부에 대한 얘기를 За тэгэхээр Толстой бичсэн тэр номыг за энэ Орос дээр бичсэн Орос ном юм байна. 꼭 읽어봐야 됩니다. Тэгэхээр хэрс итгэдэг та бид бүгд бол энэ номыг олж унших хэрэгтэй гэж байна. 잘 신앙생활하다가 За итгэлийн амьдралаар маш сайн амьдарч байгаад Посмотрите, мы можем жить хорошей жизнью веры, 국회의원을 입혔습니다. тэгээд итгэлийн амьдралаар мундаг амьдарч байгаад улс төрч болсон, улсын их хурлын гишүү болсон. 많이 모였습니다. За тэгээд нэлээд их мөнгө цугласан, богатство. их мөнгөтэй болсон, баян болсон. За нэр хүнд, 물질 материаллык зүйлс, төрөнгө, мэдлэг. 하나님보다 더 사랑하는 사람이 Тэгээд Бурханаас илүү энэ болгоныг хайрладаг хүмүүс бол их байна шүү дээ. 신앙생활을 잘하던 사람 Итгэлийн амьдралаар маш сайн амьдарч байсан тэр нэг хүн итгэгч 명예를 갖게 되면 нэр хүндтэй болоод Становится, идут во власть. 교회를 안 나옵니다. сүм чуулганд ирэхэ болдог. 제가 찾아가서 되게 열심히 하고 За миний хувьд бол хайгаад очиод та бол энэ сүм чуулганд ирэх хэрэгтэй гэж бол би хэлж байсан. 국회의원을 하느라고 시간이 За тэгээд улсын их хурлын гишүүн болчиход зав цаг алгаа гэж хэлж байна. 보니까 За тэгээд энэ дээр ерөөсөө сурах юм их байна. Тэгээд сүм чуулганд ирэх цаг алга гэж хэлж У байна. меня в университете так много занятий, у меня нет времени ходить в церковь. 제가 미국에서 박사학위를 2개를 가지고 3개를 하는 사람을 봤습니다. За тэгээд би энэ Америкт очиод бол эрдэмтэн болох гээд эрдмийн зэрэг хамгаалах гээд байгаа тэр хүнийг бол би харсан. 우상이 되는 За тэгээд түүний мэдлэг нь бол ерөөсөө өөрөх нь хуурам шүтэн болчихсон байна. 아니 하나만 박사 하나만 해도 먹고 살 수 있는데 За тэгтэл энэ эрдэмтэн 3 зүйлээр эрдэмтэн болсон гэтэл түүний хувьд бол ганц зүйлээр эрдэмтэн болоход л болно шүү дээ. Гэтэл тэр хүний хувьд бол мэдж байгаа мэдлэг нь бол хуурам шүтэн болсон байна. Сүүлдээ нэг хоёр дахь зүйлүүдээр эрдэмтэн болоо гурав дахь зүйл эрдэмтэн болох гэж байхдаа өвчин туссан байна. Тэгээ сүүлдээ бол хавдар өвчнөр, арак өвчнөр үхжээ. 여러분들 우리는 우리의 지식이나 우리의 Тэгэхээр 명예나 бидний 우리의 이 물질이 나에게 мэдлэг, нэр хүнд, материаллык зүйлс, мөнгө, төгрөг гэдэг маань ерөөсөө бидний энэ хуурам шүтэн болж болохгүй. Бурханаас дээгүүрхийн зүйлүүдийг бол тавьж болохгүй. Бүх зүйлийн өмнө нэгт нь бурхан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бурхантай харилцаж сүнслэг ертөнцид сүнслэг амьдралаар, итгэлийн амьдралаар амьдарч чаддаг итгэгч нар байх хэрэгтэй. Аман. 마음의 우상, Зүрх сэтгэл дотор хуурам шүтэн. 마음의 우상, Идолы в сердце. 그다음에 우리가 우상 섬기는 거 이런 거 다 Тэгээд энэ хуурам шүтэн шүтэн гэдгийг бол бүгдийг бол хаях хэрэгтэй. 추적이죠. За 9 сарын 8 1 сентября. ургацын баяр. За энд бол сүм чуулганд бол магтаалын үдшилэг болно. 고린도전서 오늘 보면 고린도전서 10장 20절 21절 За 1-р Коринт 10-ын 20-21-ийг бүгдээрээ харцгаая. Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтэнүүдэд өргөсөн юмсан юу юм бэ? Шүтэнүүд нь юу юм бэ? Тэгээд ч дахидаг юмсыг тэд бурхан бус чөтгөрүүдэд дахидаг аж та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцах сагч бодосоо гэж би хүсэхгүй. Та нар эзний аягнаас болон чөтгөрүүдийн аягнаас зэрэг ууч чадахгүй. Та нар эзний ширээнийхийг болоод чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцах чадахгүй. Эсвэл бид эзний харыг хөдлөх үү? Бид түүнээс илүү хүчтэй юм гэж үзээ. Тэгэхээр энэ 106편 дахил өргөнө гэдэг маань юу гэж байна? Эзний уурыг хөдөлгөнө гэж байна. За дуулал номын 106-гийн 28 тэд Баал Проттой нийлж үхэгсдийн дахлыг идчихэ. За үхэгсдийн дахлыг идчихэ гэж энэ дэр хэлсэн.
Дуулал 106-гийн 28 дээр юу гэж хэлж байна? 지금 이게 제사는 누구한테 Тэгэхээр энэ дахил хүнд өргөж байна гэж сая бид нар уншлаа. 1-р Коринт 10-ийн 20-21 дээр. Тэгэхээр энэ дахил гэдэг нь өгсөн хүмүүст. За энэ дахил гэдэг нь өгсөн хүмүүст өргөж байна. 그러니까 여러분들이 벌써 제사를 지낸다는 것은 죽은 자를 위해서 하는 거예요. Тэгэхээр бид нар энэ дахил хийн өргөнө гэдэг нь өгсөн хүний төлөө хийж өргөж байна шүү дээ. 절대로 제사를 지내서 Тэгэхээр энэ дахлыг ерөөсөө хийж бол болохгүй. 저희가 고린도전서 За тэгэхээр энэ өгсөн хүний өмнө дахил өргөсөн хүн ямар байх вэ гэхээр бид нар сая Коринт номон дээр уншсан шүү дээ. 사람이 타락하는 겁니다. 타락. 3-4 үедээ хараагдана гэж хэлсэн. Тэгэхээр энэ дахил өргөнө гэдэг нь бурхны хараалыг бид нар идэж байна шүү дээ. 감식을 피하는 거죠. То есть, получается, человек уходит от пути. 우리는 신앙생활은 하나님의 감시 속에 들어가야 돼요. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань бурханаас гадна биш, бурхан дотор итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Ярьж байгаа зүйл маань, хийж байгаа үйлдэл маань, 마음을 먹는 거는 зүрх сэтгэл маань, бодол маань, 모든 것이 бүхий л зүйлүүд маань бурханы анхаарал дотор, бурхан дотор байх хэрэгтэй. Заинтересованности Божьей. 그래서 우리는 하나님을 대할 때 Тэгэхээр бид нар бурхантай харилцахдаа, Наше взаимоотношения с Богом, как 그분을 죽은 자같이 대하지 ма세요. бурхантай бид нар харилцахдаа өгсөн хүнтэй харилцаж байгаа юм шиг бурхантай бүү харилцаарай. Бурхан бол амьд оршигч бурхан. 우리가 죽은 자같이 대하는 이유가 뭘까요? Бид нар бурханыг өгсөн хүнтэй харилцаж байгаа юм шиг харилцаж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр 계실까? үнэхээр бурхан амьд юм болов уу? 하나님 안 살고 계시고 살아 계시다. 자꾸 Үнэхээр бурхан амьд юм уу, үгүй юм уу, байгаа ч юм уу, байхгүй ч юм уу гэд байдаг хүмүүс байдаг шүү дээ. 계심을 믿지 않는 거죠. Тэгэхээр бурханы амьд бурхан гэдэгт бол итгэхгүй байгаа учраас. 하나님이 살아계신 분이기 때문에 그분 앞에 설 때는 항상 생각해야 돼요. Тэгэхээр бид нар бол амьд бурхантай харилцаатай гэдгээ бүү мартаарай. Түүний өмнө бид нар зогсно гэдгээ бүү мартаарай. 우리는 이 추도식 얘기가 오늘 칼럼에서 나왔죠. И вот об этом я За тэгэхээр энэ хүндэтгэл мөргөл 기독교에는 아무것도 하지 말아요. Христэд итгэдэг хүмүүс бол ерөөсөө энэ өгсөн хүний өмнө юу ч хийх хэрэггүй. Яагаад тэгэхээр 여러분이 이 세상을 떠나는 그 순간에 여러분의 영혼은 누구 품에 안긴다고 그랬죠? Потому что тэгэхээр бид нар энэ сүнс энэ махбодоос явахдаа хэний үүрт очино гэж хэллээ. чьи объятия вы поступаете? Бурхны өмнө, Бурхны үүрт очиноо. Амен, амен. 품에 안기는 거예요. Эзний үүрт. Попали в объятия Господа. 아니 그런데 후손들이 뭐 음식을 차려놓고 먹으러 Тэгтэл өөр удам маань үнэхээр өгсөн хүний өмнө ширээдсаа тэгээ тэрийг идэх гээд яваад очиод байна гэдэг чинь үнэхээр 육체가 넘는 거죠. өрөвдөлтөй хэрэггүй зүйл шүү дээ. Тэгэхээр хүн амьд байхдаа энэ махбодод дотор байхдаа л идэхээс өгсөн хүн бол босч ирээд идэхгүй шүү дээ. Тэгэхээр та бүгдийн сүнс эзний үүрт очиж энэ махбод бол шорооноос бүтээгдсэн учраас шороо руугаа буцна. 아무것도 없어요. Тэгэхээр энэ дээр бол үлдэх юм юу ч шалга байна. 뭘 제사하는 거예요? Тэгэхээр юунд дахил өргөх гээд байгаа юм бэ? Чөтгөрүүдэд гээд хэлсэн шүү дээ. 살아계신 하나님 한 분만 오시는 거예요. Тэгэхээр бид нар Христэд итгэдэг та бид бүгдийн хувьд амьд оршигч бурхантай л харилцаатай байх хэрэгтэй. Израилийн ард түмэн 조상들에 대한 기경을 했습니다. өөрсдийнхээ тэр өцөг өвгдийн талаарх дурсамжийг хийсэн. Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан. 그들은 자기 자손들 선조들을 기억했습니다. Тэгээд Израилийн ард түмэн бол тэр өвгцгийг бол дурсан сансан. Юун дээр сансан бэ? Түүний итгэлийг дурсан сансан. Бурхны өмнө итгэлийн амьдралаар амьдарч байна гэдгийг бол санан дурсаж байна. перед Господом. 여러분들 혹시 추석 때 모이면 За та бүгд энэ уртсын баяраар гэр бүлэрээ цуглах юм бол 추모식을 해서는 안 됩니다. ерөөсө гашуудаж тэгээ тэр настай өгсөн хүний өмнө дахил өргөж бол ерөөсө болохгүй шүү. Харин хүндэтгэл мөргөл өргөж 예배는 하나님께만 드리는 хүндэтгэл мөргөл хүнд өргөж байгаа юм гэхээр өгсөн хүнд биш харин бурханд өргөж байна шүү дээ. Тэгэхээр тэр өгсөн хүний төлөө бид нарт бол хийх юм юу ч байхгүй. Зөвхөн бурханд бид нар хүндэтгэл мөргөл өргөж 마친 다음에 хүндэтгэл мөргөл өргөснийхээ дараа 이렇게 얘기합니다. 너희 아버지는 살아있을 때 чиний аав чинь ээж чинь итгэлийн амьдралаар маш сайн амьдарч байсан, итгэвч байсан. Чиний өвөө эмээгийн итгэлийг бол дагаж хийж үлдэх хэрэгтэй. Чиний эмээ бол гайхамшигтай эмээ байсан. Которая вот была такая верующая. 그리고 그 믿음을 따라 Тэгээ тэр итгэлийг дагаж явж үнэхээр түүний тэр гайхамшигтай итгэлийн амьдралыг дагаж хийж үлдэх хэрэгтэй гэж ярих хэрэгтэй. Именно старайтесь так. 그러나 제사는 지겠습니다. Харин дахил өргөж бол ерөөсөө болохгүй. 해서는 안 됩니다. Чуулдад гашуудаж бол ерөөсөө болохгүй. 영혼이 Миний сүнс бол цэвэр ариун байх хэрэгтэй. 그래서 기도문을 내가 만들어 봤어요. За тэгээ би энд бол залбирлын тэр
үгийг бэлтлээ. 추석에 다 가족들이 모였을 때는 예배를 다 마친 다음에 За бид нар эзний өмнө хүндэтгэл мөрөөл өргөснийхээ дараа за пастор миний хувьд бол ингэж залбирахыг хүсэж нэг хэдэн зүйлийг бичлээ. 하나님 아버지 Бурхан аваа 가족이 함께 모인 것을 гэр бүл маань хамт цуглах боломжоор хангасан эзэн таны ивэл өрөөлд талархъя. собраться все вместе. 두 번째 그러므로 하나님의 영광을 가리구나. Эзэн таны алдрыг хааж эзэн таны нэрийг доромжлохгүй байхад эзэм туслаач. Никто из нашей семьи не осквернил твоего имени и не закрыл славу твою. 예수 그리스도로 구원받은 영혼들 가족들이 Есүс Христэд дотор аврал авсан гэр бүлийн хүмүүсийн маань эзэм та өрөөж өгөөч. Те, которые уже уверовали в Иисуса 네 Христа. 번째로 어린아이로 дөрөвтөн. 이르기까지 주님의 은혜를 저버리지 않게 Хүүхдүүдээс эхлээд настай хүмүүс хүртэл эзэн таны дотор итгэлийн амьдралаар амьдрахад эзэм нарийн сүнсээр удирдаач. Тавтан бид нар итгэдэггүй хүмүүстэй нөхөрлөхгүй байхад эзэм туслаач. Итгэдэггүй хүмүүстэй нөхөрлөхгүй байхад туслаач. 6 우리 조상들이 후손들에게 잘되게 소원했사오니 하나님의 뜻대로 편안하게 복되게 하옵소서. За эзэн таны хүслийн дотор амар тайван байхад туслаач. Веру, и чтобы потомки наши 예수 이름으로 сохранили веру, Есүсийн нэрээр залбирч байна. благодать твою во имя Иисуса Христа. 살아있는 자들을 위해서 기도하는 겁니다. Энд бол амьд байгаа хүмүүсийн төлөө залбирч байна шүү дээ. Харин өгсөн хүмүүсийн төлөө бол залбирах хэрэг байхгүй. 주님 도망에 간 사람들을 Эзний өөрт очисон хүмүүсийн төлөө залбирах хэрэг байхгүй. 지금 제가 이 기도문을 작성한 것은 За би энэ залбирлын сэдвийг бичсэн гэдэг маань амьд тэнд байгаа гэр бүлийн хүмүүсийн төлөө залбираарэ гэж хүсэж байна. Которые живы еще и живут с вами. 수도식을 하지 말고 Гашуудаж болохгүй, дахил өргөж болохгүй. 기념을 하라. Харин дурсан санаа гэдгийг хэлж байна. 예수 안 믿는 사람 기도할 것도 없죠. Тэгээ Есүс Христэд итгэдэггүй хүмүүс бол тэг дурсан санах зүйл байхгүй шүү дээ. Яагаад ярихч зүйл алга. Неверие, это сожаление не такое есть. Зачем тоже вспоминать? 죽은 영혼을 숨겨서 안 됩니다. Өгсөн сүнсэнд бол дахил махил янз бүрийн юм хийж болохгүй. Миний ээж аавч бай, 부모가 되었던 내 자녀가 миний 되었던 хүүхдч бай, миний эмээ өвөөч бай. 죽은 자를 위해서는 Өгсөн хүний төлөө юу ч хийж болохгүй. 내 아내가 되었던 내 남편이 Миний 되었던 нөхөр миний эхнэр байсан ч гэсэн 죽은 자를 위해서는 өгсөн хүний төлөө юу ч хийж болохгүй. 만약에 그렇게 하면 여러분의 저주가 Хэрвээ та бүгд өгсөн хүний төлөө ямар нэгэн дахил хийх юм бол энэ хараал 3 4 үед чинь бурхан бол буулгана гэдгийг бид нар сайн уншсан шүү дээ. За энд Григори ахлагч болон пасторууд энд Орос пастор сууж байна. 저는 장로님과 За энэ Григори ахлагчтай бид нар бол удаан байгаагүй. 15-аас 17 жилийн туршид би Сахалид очив. Би бид бол хоорондоо маш сайн харилцаатай байсан. Тесной дружбы. Но мы очень часто встречались в течение 15 лет. И мы очень уважительно друг к другу относились и с радостью встречались. 그러니까 한국에서 만나니까 장로님 너무 반갑더라고요. Тэгээ Солонгост Сахалинд уулзж байсан ахлагчтайгаа Солонгост уулзсан маш их баяртай байна. 화면을 보는데 За би Америкт байхдаа энэ интернетээр бол энэ номлыг байнга сонсдог. Солонгост дах. 안 보고 대머리를 보고 나는 장로님 줄 알았어요. За тэгээд энэ ахлагч маань гялан толгойтой камерт байнга орж байдаг. 그분이 장로님 Тэгээ Григоригийн ахлагч энд зогсож байна гэж би бол тэр камерыг хараад хэлдэг байгаа. 제가 사연 들어갔을 때 Хэрвээ би Сахалинд очиход Григори ахлагч болон бидний хоорондын харилцаа бол тийм сайн биш байна гэж бодох юм бол 저분이 왜 저기 있지? тэр хүн яагаад тэнд байгаа юм болоо? 직접 교회에서 힘들게 Тэр сүм чуулганд хэцүү байсан. Тэгээд энэ чуулган дээрээ бас хэцүү байдалд оруулах юм биш үү гэж би бодох юм шүү. Например, надоедал всем там, да, или конфликтовал. Я бы думал, ой, в нашу церковь пришел приносить этот раздор. 그러면 마음에 불편함이 있다고요. То есть вот именно такое сопровождает это ощущение. 근데 그동안 장로님하고 나하고 좋은 관계가 있었기 때문에 Но до этого у нас же были... Тэгээд ямар ч байсан тэр ахлагч бид хоёрын хооронд бол сайн харилцаа байгаа учраас энэ ахлагчаа харахтаа бол өө халелуя гэж баярлан шүү дээ. Хэрвээ ямар нэгэн тийм бие биендээ эйгүү харилцаатай байсан бол баярлах боломжгүй. 저희 보세요. За пасторыг харна уу? 하나님의 마음을 불편하게 했다고 했습니다. Тэгээд бурхны зүрх сэтгэлийг үнтэй адилхан эйгүү байдалгүй оруулаарай. 여러분들이 하나님의 마음을 불편해 드리는 것이 가장 불편하게 드리는 게 우선입니다. Та бүгд бурхны зүрх сэтгэлийг эвгүүтүүлж өвдгөж байгаа тэр нэг зүйлийн бол юу вэ гэхээр дахил хуурам шүтэн шүтэх. 여러분의 인생을 사는 동안 Тэгэхээр та бүгдийн ертөнцийн амьдарч байхдаа 뭐가 잘 안 풀리죠. асуудал ямар нэг асуудал бол сайн тайлагдахгүй тийм үеуд байдаг шүү дээ. Амьдрал дээр минь 하나님을 불편하게
За тэгэхээр тэрэнд бурхны дотор ямар нэгэн буруу зүйл хийсэн байна үгүй юу гэдгээ эргэн харан хурдан бурхны өмнө гимших хэрэгтэй. 빨리 그 삶에서 빨리 돌아서야 돼. Хурдан тэр амьдрал тэр буруу хийсэн зүйлээс буцах хэрэгтэй. Тэгээд би үнэхээр энэ хуурам шүтэн шүтэж байна уу, буруу зүйл хийж юу хийж гэдгээ сайн эргэн санаад бурхны өмнө гимшин буцан бол хурдан ирэхийг хүсэж байна. 우리 영혼을 깨끗하게 하는 것은 우상을 멀리하는 겁니다. Тэр бидний сүнсийг ариун байлгана гэдэг мань хуурам шүтэн шүтэх дахил өргөхөөс хол байхыг хэлж байна. Христийн сүнс гэдэг мань Есүсийн цусаар авсан шүү дээ. Худалдан авсан. Тэгэхээр бид нар хэнийх болсон бэлээ? 주님 것이겠죠. Бид нар эзний хүүхдүүд, Есүсийн бурхны хүүхдүүд болсон. 우리의 영혼은 주님의 것이기 때문에 우리의 마음대로 못한다. Бидний сүнс бурхных учраас бид нар өөрсдийнхөө зүрх сэтгэл хүслийн дагуу хийж үлдэж болохгүй. Бурхны хүслийн дагуу хийж үлдэх хэрэгтэй. Тийм учраас бид нар өөрсдийнхөө сүнсийг ариунаар хамгаалах хэрэгтэй. 제 감정을 하나 더 먹고 마치겠습니다. За би өөрийнхөө талаар гэрчлэл яриад дуусгая. 여러분들 제사 지내는 거 점 보는 거죠. За дахил өргөх болон энэ үзэмжтэр очиж үзүүлэх шарын шашин бөө энэ дээр очиход Эзекиэл номын 14 дээр ингэж хэлж байна. 애국으로 도망가는 자도 망하고 За Египт рүү зүхтаасан хүн сөнөн. 가는 자도 망하고 Египт рүү явсан хүн сөнөн. 애국으로 가는 자를 돕는 자도 Египт рүү явхад тусалсан хүртэлсэн мөхөн. 이미 타락한 자를 돕는 Тэгээд завхарсан хүмүүст тусалж байгаа тэр хүн ч гэсэн завхарна гэж хэлсэн. 어떤 분은 이렇게 합니다. За зарим нэг хүн ингэж ярьдаг. 예를 들어서 Жишээлх юм бол 보러 가는데 за тэгээд үзэмжид үзүүлэх гэж явсан. Гэтэл хажуу талын хүн үзэмж рүү явсан. Би бол зүгээр дагааж явсан үзэмж үзүүлж байгаа юм биш. Энэ ч гэсэн гим нүгэл. Харин бурхан болвол энэ хүн адилхан хүн гэж хэлж байна шүү дээ. 그다음에 점을 보러 갔다 와가지고 За тэгээд үзэмжид үзүүлээд ирээд тэгээд тэр талаараа ярьдаг хүн байдаг. 그거를 듣고 Тэнд туслаа сонсоод 그 점쟁이 영혼에 이 사람 гэж байгаа тэр үзэмжийн талаар ярьж байгаа хүн сонсож байгаа хоёр бол яг адилхан эзний өмнө. Он точно так же будет проклят. 그걸 우리는 어떻게 해야 돼? Тэгэхээр бид нар яах ёстой вэ? Касается нас. 점 본다 그러면 가면 안 된다고. Үзэмжид очиж үзүүлэх гэхээр ерөөсөө тийш явж болохгүй гэж хорих хэрэгтэй. Есүс Христэд итгэдэг хүн яхаараа тэгж үзэмжид очиж үзүүлж байгаа бөөдөр очиж байгаа яхаараа шарын шашинд очиж ээдгийн яхаараа дахид өргөж хуурам шүчээс үсэж ээдгийн болохгүй гэдгийг бол бид нар бол шууд хаан нэг хориглон зогсоох хэрэгтэй. Тэгэхээр бидний сүнс цэвэр байх хэрэгтэй шүү дээ, ариун байх хэрэгтэй. 목사님이 12살 Пастор миний хувьд 12 настай байсан хүүхэд байхдаа 굉장히 편안했어요. за манай гэр бүл бол маш их ядуу амьдралтай байсан. 우리 어머니가 나를 부르더만 Нэг удаа ээж минь намайг дуудсан. 아버지가 제사를 지내자. Аав чинь дахил өргөе игээд байна гэж хэлсэн. 그때 우리 교회를 나갔습니다. За бид нар тэр цаг үед бол итгэлийн амьдралаар амьдарч байсан, сүм чуулганд явдаг байсан. За миний хувьд бол 12 настай байсан. 그러면 딸 다섯 먹고 여섯 За тэгэхээр миний ээж 5 охин төрүүлээ 6 дахь нь би хүү болж төрсөн. 10남매를 낳았습니다. За ээж минь 10 хүүхэд төрүүлсэн. 그리고 13명 죽었고 13 7명은 за нэг хүүхэд бол өгсөн юм байна да. Тэгээд 7 хүүхэд үлдсэн юм байна. 많이 했습니다. Жишээл 7 хүүхэд гаргасан юм байна. За тэгээд ээж минь надтай их ярьдаг байсан. За аав чинь дахил хийгээд байна гэж юу гэж бодож байна гэж надаас асуусан. 때문에 제사를 지금 내가 지내야 됩니다. Яагаад тэгэхээр би тэр айлын нэг том хүү учраас тэр дахилд бол хамт оролцох хэрэгтэй болж байна шүү дээ. 그때 난 12살 때 믿음도 없지만 안 됩니다. За тэгэхээр би бол тийм мундаг ихтгэлтэй байгаагүй 12 настай хүүхэд гэхдээ би болохгүй гэж хэлсэн. 그럼 어떡하지? Тэгтэл ээж минь яах вэ гэж асуусан. 어머니가 뭔 하는 거는 하지만 나는 안 합니다. Тэгээд би бол хийхгүй гэж хэлсэн. Ээж та өөрөө мэдээ гэд би бол хийхгүй гэж хэлсэн. За тэгээд хоногийн дараа 12 цаг болж байхад болоо ээж минь тэр дахил өрөхгүй тэр хоолунд бэлдэж байсан. 15 часов. Было уже темно, а мама стала накрывать 그 стол. 깜깜한 밤에 밖으로 나가버렸습니다. Тэгээд тэр 12 цаг болохоос солонгост бол тэр цаг үед цахилгаан бол шууд асардаг байсан. Тэгээ миний хувьд тэр шөнийн 12 цагт гадаа гараад цаг болоод ороод ирсэн ээж аав маань бол дахил өргөсөн байсан. 제 마음 너무 괴로웠어요. Миний зүрх сэтгэл бол маш их хэцүү байсан. 이거 이렇게 하는 게 아닌데. Тэгэхээр энэ бол бурхны үгэн дотор дахил бүү өргөө гэж хэлээд байна шүү дээ. Пастрын номлыг бид нэр сүмчуулган дээрээ сонсоод байдаг. Дахил өргөж болохгүй гэж хэлээд байдаг. Тэрийг сонсоод байдаг. Бурхны бол тэр баяр хөөр болсон зүйлийг бид нэр хийж чадахгүй байна шүү дээ. Бурхны гомдоосон зүйлийг хийж байна. За тэгээд 7 хоногийн дараа 목사님이 토요일 날
학교에 갔다가 돌아와요. Би хүүхэд байсан учраас сургуульд яваад гэртээ ирсэн. 방으로 이렇게 넘어가려고 За тэгээ галт тогооныхоо өрөөнөөс гараад өрөө рүү орох гэсэн би тэнд бол шууд 했습니다. 내가 정신을 өдөр байсан. Тэгээ би бол тэнд шууд ухаалдаад унчихсан. 그때 목사님은 건강했습니다. Тэр цаг үед бол би хөл бөмбөгийн тамирчин эрүүл байсан. 건강합니다. Одоо ч гэсэн би эрүүл байна л да. 제가 국민학교 12살 때 Гэхдээ би 12 настай байхдаа би бол хөл бөмбөгийн тамирчин байсан. занимался футболом в школе. 굉장히 건강했어요. Это было очень Үнэхээр эрүүл байсан. 근데 딱 일주일 만에 내가 그 부엌에 넘어설 때 정신을 잃어요. Тэгээд ерөөсөө тэр дахил өргөснөөс 7 хоногийн дараа би бол галт тогооныхоо өрөөнөөс өрөө рүү орох чахтаа ухаалдаад унсан. Тэгтэл миний ээж бол тэнд нэлээд сандарсан байсан. мама на второй селекции. 에필lep시였어요. И тогда Тэр бол эхлэл байсан. потом сказали, что это эпилепсия. 에필lep시가 네. 나는 며칠 후에 그거 에필lep시인지 За 몰랐어요. тэгээ би бол энийг тэг татаж ундаг өвчин гэж бол мэдээгүй. 그러고 또 계속 이제 그 정세가 막 일어나. Тэгэл тэр үеэс эхлээл бол байнга л хаа явсан газар ухаалдаж унаад идэг болчихсон. За тэгэл өдөрт 2 удаа унана. 심지어는 하루에 막 3번, За 4번. бүр 3 4 удаа ч ухаалдаж унах үе байлаа. Больше, чем 2-3 раза. 이 에필lep시는 이렇게 몸이 뿌여져요. Тэгэхээр энэ ухаалдаж өгдөг өвчин юу вэ гэхээр шүрмснүүд бүгд татаад өөр хамаг биер бол мөхрөлдаад байдаг. 그렇게 하면은 보통 한 2시간씩 일어나요. Тэгээд шүрмс татаад ухаалдаад унах юм бол дор хаяад 2 цаг тэгж хэвтэх хэрэгтэй болно. 한 6개월 지나니까 За тэгээд ингээд 6 сарын өнгөрсөн ийм байдалтай. 교장 선생님이 저를 부르셨어요. За манай захирал багш, ангийн багш намайг дуудсан. 그리고 저한테 이렇게 얘기했어요. Тэгээд надад ингэж хэлсэн. 박이 옹이라고 그랬죠. За миний нэр бол Пак Юн Хун нэртэй байсан. 너 이리 와봐. Явна чи ирээ гэж хэлсэн. 제가 공부를 좀 잘했습니다. За миний хувьд хүүхэд байхдаа хичээл бол сайн хийдэг байсан. 또 축구도 잘했습니다. За тэгээ хөл бөмбөг сайн тоглодог байсан. В школе. 그래서 그 교장 선생님이 저를 굉장히 좋아했어요. За тэгээ манай захирал багш бол надад маш их хайртай сайн байсан ангийн багш ч гэсэн тэр. 그런데 영훈아 너 학교 나오지 마라. Тэгээ манай тэр захирал бол ангийн багш намайг сургуульд чи бити ирээ гэж хэлсэн. 좀 운동 못했는데 Тэгээ би сургууль явж сурахгүй л яах юм бол чинь. Тэгэхээр 7 дугаар ангид орж чадахгүй болж байна шүү дээ. 깜짝 놀랐어요. Тэгээ би бол тэнд маш их гайхацсан. 부모님들이 말을 원치 않는다. Хүүхдүүд эцэг ихтэй хэлээд эцэг эхчүүд бол хүүхдүүд айж байна гэд намайг хүсэхгүй байна гэж хэлсэн. Ягаад тэгэхээр ямар нэгэн зүйл хийж байгаа тэр газар дээр хүүхдүүдийн хажууд маш их ухаалдаж унж байгаа учраас тэгэл ам хамарнаас хөөс сахараад 애들이 싫다는 거예요. хүүхдүүдийг харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. 굉장히 심하게. Тэгээ пастор миний хувьд бол тэр үед хүүхэд байсан учраас маш их шоконд орсон. 그때부터 기도를 시작했어요. Миний ээж тэгээд намайг тийм байдалтай байх үеэс эхлээд залбирч эхэлсэн. 후에 그 Миний аав 2-7 хоногийн дараа 넘어져요. бол ерөөсөө зүгээр газар явж байгаа л ухаалдаад бас унчихсан. Тэгээд жил гарна тэр хэвтэрт байсан. И целый год он не мог подняться. 우상숭배의 죄가 얼마나 큰 Хуурам шүтэн шүтэж байгаа энэ хараал ямар аимшигтэй гэдгийг бол би биэрээ үзэж мэдсэн. За миний хувьд бол 1 жилийн дараа би эрүүл болсон. Идэрсэн. Бурхан Отец мой тоже христианин. дотор идгэж өгсөн бөгөөд ээж аав маань ч гэсэн мөн Очень сильно каялся. идэрсэн бөгөөд миний ээж бол лесний өмнө бол гимхсэн. Тэгэхээр энэ хуурам шүтэн дахил өргөж хуурам шүтэн шүтэн гэдэг маань ийм муу зүйл бөгөөд бурхны зүрх сэтгэлийг шархлуулж өвдгөж байна шүү дээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань бидний хоорондын бурхан болон бидний хооронд бол Есүсээс өөр юу ч байхгүй байх ёстой. Зөвхөн Есүс л байх хэрэгтэй. 내 앞에는 하나님과 우리 사이에는 예수밖에 Амен амен амен. Бурхан болон миний хоорондын харилцаанд зөвхөн Есүс Христ л байх хэрэгтэй. Амьд оршигч бурхан түүний хүү 없어서는 안 됩니다. нэг бидний зүрх сэтгэл байх хэрэгтэй. Өөр юу ч байх хэрэггүй. Дахил өргөж болохгүй, хуурам шүтэн шүтэж болохгүй, үзэмж зүгзүүлж болохгүй, бөө шарын шашин ерөөсөө тийм хүмүүсийг дагаж явах чирэг байхгүй, дэмжих чирэг байхгүй. 그 죄를 보는 것을 인정해도 안 Тэр хуурам үзэмжтэй ч үзүүлж байгаа хүмүүсийг ч гэсэн хүлээн зөвшөөрөх чирэг байхгүй. Зарим хүмүүс болохоор сонин дээр тэр зурхаа хараад байдаг шүү дээ. 하고 듣기 Тэгээ би тэгээ тэр хүний юу хараад байгаа юм бол гэж харсан. 오늘의 우리 Тэгтэл өнөөдрийн одоо тэр тийм ордны тийм хүмүүсгээ тэрийг бол зурхааг уншаад байсан. Тэр бол буруу Христэд итгэлийг та бүгд бол тэгж болохгүй. Бид нар бол Бурхны хүч чадал дотор итгэлээр амьдрах хэрэгтэй шүү дээ. Бурхныг хүндлэн бид нар дагаж хийж үлдэх хэрэгтэй. Аамен. Надеемся на нашего Бога. 그래서 우리 영혼이 깨끗해서 Тэгэхээр бидний сүнс ариун байж Бурхны өрөөл